Эрхэм үзэгчдийнхээ орой амгалан айлтгая. Үзэл бодлын зөрөг нэвтрүүлгийнхаа шууд нэвтрүүлгийг NTV телевизийн шууд нэвтрүүлэг танхимаас та бүхэнд хүргэх гэж байна. Өнөөдөр би нэвтрүүлэгтээ улсын хурлын гишүүн Октябрийн Баасан хууг урьсан. За урьсан шалтгаан бол тодорхой. Үйл явдал Монголд маань нэрээ бараг гэрлийн хурдаар гэмээр үргэлжилдэг болчлоо л доо. Өнөөдөр таны жиргээ гарлаа. Жиргэний дараагаар үйл явдлууд асар хурдтай л үргэлжилчлээ. Таны жиргэгийг би одоо энд унших гэдэг л да. Тоонд утга байдаг гэж үнэн болов уу? Жүдүү авсан 49 гишүүнтэй болсон болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Шалгалтын ажлын хэсэг шалгаа дууссан байна. Ерөнхийлөгч улс төрийн зөвлөхгүй болсон энэ хүнд хэцүү үед өмнө хэвлэлийн нөхөр жүдүүдсэн. Одоо бас нэг зөвлөхөн жүдүү тусаан гэдэг. Ингээ бичсэн. За энэ ингээд мэдээлэл тараад эн чинь бөө энд 49 болсон байх шүү гэдэг одоо сэтгүүлч голдоо хүмүүстэй би ер нь фэйсбүүкэд найз юм бэл та гэжэл чинь аюур сайхан гишүүний жиргээ бас ингээд яваад эхэллээ л дээ. Тэгэхээр хоёулаа энэ жүдүүгийн асуудлыг нэлээд тогтож ярихын тулд одоо аюур сайхан гишүүн жиргээд би ингээд одоо баяр цогтын бүх дансны хуулгыг аваад ирлээ гэх юм ярьсан. Та бол үгүй гэсэн. Гэтэл ердөө үдээс хойшхон тэ энэ өдөртөө хэдхэн цагийн дараа баяр цогт өөрөө мэдгдэл хийгээд хэвлэлийн баг хурал хийлгээд энийг би 2 сарын өмнө авилгатай тамхи газарт өгсөөн гэд ингээд хэлж. Энэ үйл явц юу болоод байна? Энийг зүгээр богинохон тайлбарлаад энэ дэр нэг тогтож яриад яах вэ гэж бодож. Гэхдээ би бол үгүй гээгүй би мэдгүй гэсэн л дээ. Тэгээ мэдгүй гэсэн чинь заавал мэдэх ёстой гэж одоо нөгөө түүгээр ирсэн гайг үгээр чирэг өгчээр өөрт нь хамааралгүй хүнийг авчирж ирээд өөрөө хэвлэлийн урал хийхээр шуугаад байгаа юм л та. Яг үндэ альва гадаад томилолт чинь төрийн томилолт одоо нөгөө төрийн албан ёсны томилолт байдаг шүү дээ. Тэгмээ ажлын томилолт төрийн одоо айлчлал төрийн айлчлал нөгөөх нь бол ажлын айлчлал гэдэг. Тэгээ саяных бол төрийн айлчлал байсан. Төрийн айлчлал чинь гадаад харилцааны яамд хоорондоо тохиролцоод үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөр бүрэлдэхүүнээ тогтоод тэгээд ярих сэдвүүдээ тогтоод протоколоо баталгаажуулаад протоколын хугацаанд нь оролцоод дуусах одоо чөлөө цаг бол хувь хүний өөрийнх нь эрхийн цаг чөлөө цаг протоколын цагт бол заавал оролцох үүрэгтэй байдаг. Тэгэл тэр үүргийнхээ дагуу юу гэх юм бол тэр бүрэлдэхүүнийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөр тогтоох юм бас дипломат жишг гэж байна л да. Тэрний юу гэвэл хоёр улсын парламентын бүлгийн дарга нар за шаардлагатай гэж үзвэл бүлгийн гишүүд за дээрээс нь одоо намын одоо төлөөлөл парламент чинь 3 намтай учраас би хэвчлэн төрийн айлчлалд хамрагдаад явдаг. Байн гадаад яваад байгаа ч юм биш. Тэгээд тэрэн дээр нөгөө протоколоо харж ярина шүү дээ. Протокол дээр ямар тийм байгаагүй. Өнөөдрийн тэр баяр цогтын ярьжаар бол дипломат шуудан задлцсан юм биш үү гэсэн хардлага байлаа. Гэхдээ одоо яг энэ дээр бол нөгөө 3 харгал байна л та. Манай найзтай туслах энэ ч одоо нэг үеийн бас шударга залуу гишүүндээ туслах зорилгоор ерөнхийлөгч рүү бичиг өгч болно л доо. Шударга журам медалаар энэ хүний шагнаж өгөөч гэдэг. Үгүй бол хоёр дахь харга нь бол их хурлын дарга руу бас хандаж болно л доо. Протоколын бусаар ямар уулзалт хийснээ одоо гарч мэдэгдээч. Та одоо намайг дагуулж яваад тийм ээ. Нөгөө гишүүнээрээ доромжлуулах гайгүй юм болвол энэ дээр тайлбар мэдээлэл өгүүлж байгаа. Та нар чинь бүгдээрээ одоо тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөл тэр протокол ёсоор бол тэр айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хүмүүс юм байгаа үстэй. Одоо багтахаас өөр аргагүй. Жишээлбэл Баасан хүүтэнд ямар зорилгоор явсан бэ гэх юм бол дэгийн хуулийг одоо ажлын хэсэгт орсон. Швейцарт тэр протокол дэгийн хуультай холбоотой асуудал байгаа учраас одоо судалгаа их зорилготой. Би чинь нөгөө эднэрийг чинь дураараа хүний өмнөөс коноп дараад хачаа ашигладаг нөхдүүдийг чинь лайв хийгээл хичээж яагаад нэг юм хурууны хэд болс одоо ард түмний намайг загнаад байгаа шүү дээ. Чи одоо ард түмний мөнгөөс 600 сая төгрөг гаргуулчлаа гэд. Одоо сахилахгүй гişүүдээ одоо яах юм бэ? Та түрүүнд ярьдаг нь их хурлын даргад юу гэж хандна гинэ. Одоо их хурлын дарга мэдж байгаа гэдэг үгнээс энэ улсын хурлын даргын айлчлал багхгүй юу? Тэрнээс ич аюур сайхан Баасан хүүгийн айлчлал биш. Аюур сайхан Баасан хүү гэдэг хүн их хурлын даргын айлчлалд хамрагдаад Монгол төрийг төлөөлж явах хэрэгтэй болохоос биш хувийн амбицаараа очиод тийм ээ хувьсгал хийх гэж явдаггүй байхгүй юу.
Тэгэхээр би хурлын дарга та нар айлчлалынхаа бүрэлдэхүүний зорилго чиглэлээ тайлбарлах хэрэгтэй гэсэн хоёр дахь зүйл хэлэх гэдэг нь. Гуравт нь нэр юу гэвэл эрүүгийн байцаан шийдэх хуулиар мөрдөн байцаалтын нууцлал гэж байдаг. Шалгагч байгаа хэргийг дээр нөгөө талд давуу байдал тогтоо. Одоо ингээ баяр цагт мэдээлэл хийгээд эхэлж гэнэ гэдэг чинь нөгөө тактика тодорхойлоод мэдээллийг болцсон олгож шин. Гэтэл мөрдөн байцаалтын нууцлал гэдэг утгаараа цаанаас ямар ч зорилгоор ямар ч арга хэрэгслээр орж ирсэн байлаа гэсэн дээр олон нийтэд дэлгэх ёсгүй байхгүй. Тэгэд дэлгэж байгаа нь өөрөө шившиг бөгөөд өөртөө оноо авах гэж нэрээр Монгол төрдөө гайж ирж байгаа байхгүй. Тийм учраас ийм зүйлийг бол яриад байдгүй. Одоо 6 сард Швейцарын парламентын бүлгийн парламентынхын дарга нэрх юм байлээ харилцан айлчил учраас тэгэхээр би одоо юу гэж хэлэх юм ийм нэг манай төрийнхэн явж байгаад ерөнхий прокуроортой чинь манай нэг хүн очиж уулзаад тий гоё юм хийчээд ирсэн чинь ингээд хийснэ үү хийгээгүй гэж хэрүүлээгээд бид нар суулаа гэх юм ааш. Ийм одоо ингэж улсаараа битгий тоглоо. Хувь хүмүүсээ оноо авч болно. Тэр шудраг одоо юу лээ журам медаль зэдаалын бушуухан ерөнхийлөгч өгөх хэрэгтэй энэ тавта одоо ил гараад ингээд эдэндээ туслах хэрэгтэй шүү дээ. Хин шудраг гэдэг. Шудраг гэдэг чинь тэр медаль авчиж шудраг журамтай хүн гэдэг нь тодорхой. Үгүй бол зарчмаар яриа шүү дээ. Миний яриад байгаа зарчим одоо мөрдөгж хуулийн хүрээнд, протоколын хүрээнд, дипломат ёсны хүрээнд л яриад байна. Тийм учраас мэдхгүй гэж хэлсний төлөө доромжлолтыг би бас хүлээж авч болохгүй байхгүй. Тий. За энэ хэсгийг ер нь өнөөдөр болсон үйл явдлуудыг ойлгоод авсан бахаа гэж бодож байна. Дараагийн нэг асуудал энэ жүдүүгийн асуудал гэдэг л да. Ягаад ч юм бүр ингээд бид нар чинь зүгээр жүдүү гэхлээр юуны тухай яриа байлаа гэдгийг ойлгодог болсон байна шүү дээ. 40 сулчлаагээ та албан ёсоор би мэдэгдэж байна гэж эргэжлээ. Тийм. Гэхдээ ерөнхийдөө ийм л дээ. Одоо бид нар нэг зүйлийг бодох хэрэгтэй. Жидүү гэдгийг зарим нь зээл гэж ойлгож байгаа. Зарим нь бол жижигхэн зээл гэж ойлгож байгаа. Зарим нь бол төлцсөн учраас тийм ээ. Энэ бол ямар нэг хэрэг биш гэдэг. Өнөөдөр бол одоо юу гэх юм бол ажлын хэсэг гарсан юм байлээ. Энэ жижиг дунд үйлдвэрийн зээлтэй холбоотой асуудлаар цагдаа авилгалтай тэмцэх юм. Би улсын их хурлын гишүүний хувьд бас одоо юу гэх юм бол нууцлалд хамаарахгүй мэдээллийг зохиох хүмүүс нь авч болно шүү дээ. Тэрний өгөөд хичнээн хүн сэжиглэгдэж байгаа. Хэдийн хэмжээний одоо хохирол учирсан. Хөрөн мөнгө битүүмжилсэн юм уу? Тийм ээ? Ялагчаар татах субъект байгаа мó. Энэ болгон бол нууц биш. Яг ямар арга хэрэгслээр, ямар үнийн дүнгээр яаж одоо хуйлдаад хин гэсэн энэ бол нууц. Тэр утгаараа зөвхөн ерөнхийдөө бол энэ бол бүлэг гэмт хэрэг л дээ. Бүлэг гэмт хэрэг гэдэг нь ямар учиртай вэ гэвэл эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаад төрийн эрх мэдлийг ашиглаад өөрт давуу байдлыг одоо бүлэглэн авсан гэмт хэрэг багхгүй юм чинь. Тийм. За энийг бол ерөнхийдөө бол ийм болцлоод байна гэдгийг энгийн иргэдээс ахуулаад тайлбарлаад хэлж байна. Та энийг ингэж албан ёсоор зарлаа гэж жиргснээрээ энэ мэдээллийг ингэж яг хариуцлагатаар мэдгдсэнийхээ хувьд та яг юу хүсэж байгаа? Хэдхэн хоногийн өмнө хоногийн өмнө чинь тэгэхэд за 5 6 гишүүнийг ямар ч байсан эгүүлэн татах болчихжээ гэж ингэсэн. Гэтэл одоо 49 хүн гэдэг тоо гараад ирэхэр чинь эгүүлэн татахын зөвшөөрөх хүмүүс нь 40 болчлоо шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө асуудал нь айгүй сонирн болоо явчихж байгаа юм шүү. Угаасаа та бүхэн хэрвээ санаж байгаа бол парламентод одоо 20 буюу 20 орчим болоод ирэхээр л парламент бол юуныхээ чадамжаа алддаг байхгүй юу? Нэгэсэндээ ашиг сонирхлоос тусдаа шийдвэр гаргах зарчим алддаг. Өнөөдөр тэр ч утгаараа хуулиар Монгол улсын одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа улсын их хурлын хуулиар бүлгийн тоог 8-аас дээш гэж заадаг. Тийм учраас ганцхан бүлэг байна. 8 буюу түүнээс дээш байж байгаа бүлэг гэнэгээд. Тийм учраас тэр бүлэг нь юу ярьж байгаа одоо ашиг сонирхлоогүй гэж хяналт тавьдаг. Бүлэггүй хүмүүс нь бол тодорхой сэдвээ гаргаад одоо жишээлбэл юу гэдгийг хүчирхийллийн эсрэг гэдэг юм уу, лобби гэдэг юм уу, ганцаар аваад над шиг хүн, жавхлан шиг хүн бо одоо юу гэдгийг ингэж лобби хий байгаа шүү. Энэ бол ардын намын хүмүүс надтай нээсэн шүү. Ардчилсан намын хүн надтай ганцаар юм чинь ингээд 8-аас дээш шүү гэж явдаг. Одоо энэ одоо гэмт хэргийн хувьд бол одоо энэ бол их төвхтэй асуудал л да. Сая 5-ыг орж ирэхэд бол ерөнхий прокуророо бид нар баг доромжлоод гаргасан шүү дээ. Загнаад гаргасан шүү дээ. Уг нь ажил хийгээд байдаг. Тэгээ нөгөөх нь ажил хийх нь үгүйгээд
Тэгэхээр би тухайн үед за энийг 5 хүн дээр юун айхтар акцент өгдөг юм байгаа. Нөгөө нэг цамцаа ураа таяа тийм ээ. Хэвээ та нартай хүний өөрийгөө жадлаад ална шүү гэж хэлсэн. Хууль зүйн сайд маань яагаад байгаа гэсэн чинь ганцхан хэлсэн шүү дээ. Цуулж орох гээд байна. Цуулах гээд байгаа болохоор би бөөндөн гэж хэлээд байна гэсэн чинь бөөндөн гих боломжгүй л болцсон юм байна л да. 49 гэдэг чинь. Тийм учраас өнөөдөр энэ бол ноцтой. Тийм болохоор өнөөдөр энийг Монгол улсын ерөнхий прокурорыг шударга ерөнхийлөгч маань олон нийтийн өмнө авчирч ирээд миний тоо үний юм уу худлаа мó. Энэ одоо их хурлын гишүүдийн тоо нь үний юм худлаа мó гэдгийг гаргаж ирмээр байгаа. Манай шударга ерөнхийлөгч чинь төвөгтэй штэ. Нөгөө 5 дээр би 20 тавих болов гэж хэвээр. Үнэн голлосоо итгэжсэн. Тэгээ хүний итгэжсэн юм чинь байхгүй болохоор хүн чинь шоконд ордог үстэй. Одоо тэрэн шиг ерөнхийлөгчийг сая бол ерөнхийлөгч прокурор дээр очиод бол ард түмний өмчийн тухай ярьсан штэ. Хувийн өмч барьж очиод ард түмний өмч бариад очисан. Хувийн өмч нь бол мөнгө аяг байсан. Ард түмний өмч нь бол чулуу байсан. Дагаар буцааж авч явахдаа бол хувийн өмчөө бол манай тамгын даргуул аваа явсан. Ийм байгаа тийм ээ. Одоо тэрэн шиг ерөнхий прокурор дуудаад за нэг юм асууя. Энэ жидүүтэй холбоотой одоогийн байдлаар 5 хэрэг ялагчаар татаж ер нь хичнээн хамаарал бүхий этгээдүүд байгаа. Манай ерөнхийлөгчийн хамгийн газарт одоо зэсэн гэдэг нэг хүн байсан. Тэр хамааралтай гэж шалгагдсан гэсэн. Тэрэн шиг бас нэг зөвлөх мүлэх байна уу гэд ингээ ярих өгөөч л гэж би одоо шүд мүдтэй болсон ерөнхий сайд ерөнхийлөгч их хурлын даргуур бас гуух гэж л ингэж хүчилж байгаа юм байна. Тэр тийш нь түлхэж байгаа юм байна. Одоо тийшээ түлхэж гууж байгаа ухаантай. 4 сарын 5-наас хойш байж болно. Одоо энэ ээлж тусаар бол хэрэггүй шүү дээ. Энд чинь авилгалтай тэмцээн даргаас олж 17 тэр өмийг офшороос оруулж ирэх одоо үндсэн ажилдаа орохгүй маргааш бас огцрох гэж байгаа юм шүү дээ. Энд чинь 90 хүн учраас амлсандаа хүрэх ёстой гэж би ойлгодог шүү дээ. Тэгвэр би одоо хаашаамдаа яг хүний ёсоор гэж хэлчих цаашаа өчигдөр би яг ордон дотор явж байлаа л да. Ээлж тус шуулга эхэлж хахад тэгээд би өнөөдөр таны жиргэг харчаад ингээд тэр нээлтийг харж хахад гэсэн ингээд олон сарын турш жүдүү гэдэг нэр хочтой болцоод ингээ хамааралтай компаниуд автсан. Тэгээд ингээд хүн болгон биш юмаа гэхэд ямар ч үсэн эн чинь шударга шүү шүү гэж жагсаал хүртэйгээд ингэж хахад яг та тэр гişүүдтэй хамт байна штэ. Тий. Ядаж нэг зүгээр би нэг аюу тэнэг асуулт чиж байгаа. Нэг тийм буруутай юм шиг энэ тэр санагдаж байгаа энэ тэр байдал байх юм уу? Үгүй одоо би хүний өмнөөс хариулж чадахгүй те. Би зүгээр юу гэж боддог вэ? Хүн сонгуульд орохдоо сонгогчдоо юу амласан бэ гэж би бодоод байгаа юм л. Би Эрдэнэтийн сонгогчдоо бол амлахдаа ёс зүй, зөв залууг зөвхөн Эрдэнэтээс буй зөв баяа гэж хамлалт өгсөн байхгүй юу? Тийм учраас энэ 60 тэрбумтай тэмцээд байгаа. 60 тэрбумтай тэмцэхийн тулд энэ ардын намын санхүүг шалгах гэдэг авилгалтай тэмцэгт бичиг өгөөд одоо хүртэл нөгөөдөл маань тэр санхүүг шалгахгүй. Санхүүг шалгах юм бол хандив нь гараад ирнэ штэ. Сэтгэлийн хандив тэрийг бол уучлж болно. Та энэ ажиллагааны хандив тэрийг уучлж болно. Нөгөө нэг албан тушаалын авилгалын хандив байгаа тэрийг уучлж болохгүй штэ. Та энэний оронд бараг тэр улс төрийн намуудын санхүүжилтийн тухайн асуудлыг илүү хөндөөл их хурлын гишүүн ч ойр дот биш ойр дүцсамаар явчих юм биш үү? Гэхдээ тэгээд тэрийг чинь бид нар хуулиа өргөн бариад одоо энэ нэг улс төрийн намын тухай бол улс төрийн намын санхүүжилттэй үлгээд яг ярихаараа тэгэл дургу одоо 3 нам баймаар л байна шүү дээ. Одоо энэ хорвоо дэлхий дээр уулын 32 нам байгаа шүү дээ. Одоо сая нэг 2 нөхөр бас нэг 2 нам зарлалаа шүү дээ. Тийм учраас энэ хууль нь өөрөө 3 нам тэгээд нөгөө хэн мөнгөө барина тэр одоо юу гэдэг эрх мэдлээ барьж байгаатай адил байгаа учраас энэ нөхдүүд чинь нөгөө нам гэдэг нэрээр нөгөө хүний чихэнд сонсогдоод хөвсцэн эргээд одоо дахиж одоо тийм ээ энээс өөр хорвоо дэлхий дээр өөр нам байдгүй гэж бодтлоо гипнозонд орцсон ард түмнийгээ байлгахын тулд энэ намын хуулийн чинь намын санхүүжилттэй хуулийн чинь хөнтгөөс айгаад байгаа байхгүй юу. Энийг зөндөө хангалттай хэлсэн. Яриад тэгээд ганцаараа байна гэдгийг бас нэг зовлонтой да. Одоо би өмнө ерөөсөө тэгж хэлж байгаагүй юм. Манай хин чин ерөнхийлөгч би ганцаардаа байна гэж хэлсэн. Ашгүй ардын намтай их ойрхон ажиллаж байна. Манай ерөнхий сайд маш их ганцаардсан. Ашгүй тэр мегомбийн холдоо зайлуулж аваад одоо бол олуулаа болоод авсан. Тийм. Тэгээ одоо яг нэг үгэлэхэд миний хувьд бол нөгөө зарчим ярихад сүүлийн үед бол ганцаардах тал руугаа орж байна.
Одоо зөвхөн амтай болгон ямар ч хамааралгүй юм дээр одоо хурж ирээ хүнд оромжлох гол угдах гээл би л одоо болоод нэх гадаад явах донтой байвал гэж тийм юм үзсэн тийм. За яг та тэрийг орчихоо тийм үг л би тэр ганцаараа байгийн зовлонгийн чинь энэ бол тэгээд тэртээ дөрвөө ганц хүн байдаг л зовлон баг. Хаач газар ийм л байгаа л баг. Тэгвэл та тэр үнд лобби гэдэг нэг үг хэлээд орчихлоо л да. Ерөөсөө лобби бүлэг үүсгэж явах ёстой. Эн чинь бүр тэр чинь бүр улс төр судлалынхаа юунд ордог, тэрэнд сургадаг энэ соёл, энэ боломж юу манай их хурлд байна уу? Ил далд лобби бол олон нийтийн өмнө зарлдаггүй юм. Тэр бол тодорхой хуулиа хийгээд нөгөө урд талаа одоо юу гэдэг нь бистүүлдээ сууж байгаа цайгаа ууж байхдаа ой миний хууль орж байгаа шүү чи конопыг ингэ дараа тэгээ дараа гэд. Энэ бол нэг хууль зөрчсөн юм биш. Ил лобби бол зөвхөн бүлэггүй их хурлын гишүүн зарладаг байхгүй. Тэгвэл яг гэж ардын намын бүлэг гэж байгаад байгаа. Тэгэхээр танд тийм боломж байна уу? Одоо би бол 5 лобби бүлэг байгуулсан. Тэгээ тэрнийхээ хүчээр бол жишээлбэл хүчирхийллийн эсрэг одоо лобби бүлэг гэж байгуулад сая одоо энэ эрүүгийн хууль, энэ эмэгтэйчүүдийн хүчирхийл ам юу лээ нүдэ нэмээ гэл ингээл хүмүүс чинь тэр лобби бүлгээр маань цаашаа үргэлжлүүлээд санаа аваад энэ нэрийг гэр бүлийн хүчирхийл аюултай гэл явж байна. За нөгөө нэг үйлдвэржилтийн лобби бүлэг гэл тэрэн дээр төрийн ордонд ерөнхийлөгчтэйгээ хамт бид нэг оёмл юуны хурал хийгээд гар үсэг mëсэг зурсны ачаар ерөнхийлөгч маань Америкт очиод тийм ээ хуулийн одоо хөнгөлт үзүүлүүлэх асуудлуудыг хөндөөл явж байна. Ингээд нөгөө лобби чинь ганцаараа ихгүй шүү дээ. Энд байгаа гишүүдээрээ дамжуулаад ингээд цаашаа үргэлжлүүлээд байна. Ямар ч байсан болоод явж байна гэж ойлгож байна. Тэгээ та яагаад зовлонтой штэ гэдэг үгийг баг ярьслаг болгонтой хэлээд байдгийг. Үгүй бодитоор аваад үзэхэд хүчтэй байна гэдэг бол одоо энэ намууд чинь энэ олигархууд чинь ардаа 5 зэвсэгтэй байна штэ. Мөнгөтэй байна, хэвлэлтэй байна, өөрийн захиалгын хэвлэлтэй байна, мөнгөтэй байна гэдэг нь ардаа компани санхүүжилттэй байна. Дээрээс нь хууль хүчний сүлжээтэй байна. За дээрээс нь юу гэх юм бол олон түмэнд хөвссөн, хүлийн зөвшөөрөгдсөн намын тамгатай байна. Манай одоо намын тамгатай хүн яаж явж байгааг та нар харж байгаа штэ. Уул нь тэрий чинь манай намын гишүүд чөлөөлцсөн. Яагаад чөлөөлсөн бэ гэхээр энэ ордонд байгаа тийм ээ их хурлаараа гишүүнээрээ дамжуулж төрийн ажилд оролцохгүй байна гэж. Засгийн газрын огц сурвалжаад оролцдоггүй, 49-ийг оролцоход оролцдоггүй, 51-ийг оролцдоггүй. Яагаад гэвэл гишүүндээ даалгавар өгөх хэрэгтэй байхгүй. Тогтоол батлаад явуулах хэрэгтэй байхгүй. Тэсээ өөрөө тодорхой гээд байдаг. Тэгээд эцэст нь эрх мэдэлтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өнөөдөр ганц гишүүний эрх мэдэл гэдэг бол хэцүү асуудал байхгүй. Тийм учраас энийг олуулаа болох тэр процесс бол яаралтай их стан байна даа гэж би бодож байгаа. Та хоёулаа одоо жигдүүн үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан энэ улсуудын тухай та ер нь тэгээд за ер нь хэцүү юм байна. Одоо ингэсэн. Нэгэнт одоо ингээд зарлаа тийш нь одоо нэг чигэнд нь хөрөх байгаа, эднэр нэг сонсох байгаа гэдээ орхих уу? Та ер нь энийг одоо энэ сонгуулийн хугацаанд дараагийн сонгуульд хугацаанд ямар байдлаар шийдэх тохиол гэж та таамаглаж байна? Гэхдээ тэгээд ард түмэн сайн мартахгүйгээр таниад авах хэрэгтэй байхгүй юу? Ингэж ойлгох хэрэгтэй. Манайхан одоо юу гэдэг ингээд амар том хэрэгүүдийг байхад тийм ээ 10 жидүү байна гинэ 100 жидүү байна гинэ одоо тэр 49-ийн асуудал ч гэдэг юм уу те одоо энэ юуны асуудал хэлээд байгаа хөгжлийн банкны асуудал бондын асуудал аимшигтай үнэн баха үнэн тэр бол аимшигтай юмыг хурдан шийдэх хэрэгтэй. Тэгтээ барьцаж болохгүй байхгүй. Би хулгайчаа. Гэтэ надаас амар их хулгай хийсэн байж тэгээд зүгээр ялны хувьд жаахан хөнгөлж болно л доо тийм ээ. Арай бага хулгай хийсэн тэнсэн ч байдаг юм уу? Арай жоохон хулгай хийсэн гэдэг л асуудал ярина шүү дээ. Тэр утгаараа нөгөө энэ бол нөгөө 39 давтсан болохоор энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээний гэмт хэрэгтэнгүүд төр барьж байгаа тайлбар болчиход байна шүү дээ. Одоо энэ нөхцөл байдал үндэсний аюулгүй байдлын зөвлөл чинь энийг авч хэлцэх цаг болчиход байна шүү дээ. Одоо энэ нөхцөл байдал чинь юу юм биш үү? Улсын хурл ер нь чадамжгүй болчлоо тарах хэрэгтэй гэдэг мэдгдлийг ардчилсан намаас ч гаргаад яваад байсан. Одоо хэрвээ энэ тоо батлагдаад үнэхээр 49 гишүүн 5-5-аар нараасаа цуваад орох юмаа гэдэг байдлаар яах юм бол угаасаа чадамжгүй болчихж байгаа юм биш үү? Эн чинь тэр яриг дахин сөхөд хүргэж гин үгүй юу? Энэ одоо ер нь ярих хэрэгтэй л асуудал болно л доо. Яагаад вэ гэх юм бол бид нэр хоёр зүйл дээр ач холбогдох хэрэгтэй. Нэгдүгээрт нь 40 коноп юу хийж чадах вэ?
Бүх хуулийг баталж болно. Өршөөлөө хөлж баталж болно. 40 коноп бол. 56 коноп юу гэж болох вэ? Энэ бол үндсэн хуулийг өөрчилж болно. 65 коноп юу гэж болох вэ? Парламентд тарааж болно. Парламент авч үлдэж болно. 64 коноп. Тэгэхээр өнөөдөр энэ коноп чинь бүгд ардын намд. Одоо тэгэхээр асуудлаа бид нар эргээд тавих хэрэгтэй байхгүй юу? Энэ байгаа хүмүүсээ тэгэхээр яаж нэрийн цэвэрлэх вэ? Одоо бид бол 5-ыг л мэдлээ шүү дээ. Дахиад 5 орж ирэх багч гордож जैन. Гэхдээ энэ дарга маргаа солиод молиод одоо хуулийн байгууллага чинь бас ер нь хуулийн байгууллагын ер нь их ялзарсан үнэн. Гэхдээ нөгөө ялзарсан ч гэсэн ядахтаа тийм ээ ийм хүмүүс гараад ирсэн юм чинь ялзарсан хүмүүсээр хийхгүй биш. Харин ажлыг бушуухан хийлгээд наад нөхдүүдээ одоо үнний шударга ёсны хэмжүүрээр авчрах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас одоо энийг нөгөө үндэсний аюулгүйдлийн зөвлөлийн шийдвэр гаргах хэрэгтэй. Тэр их прокурорыг дуудаж асуу. Улсын ерөнхий прокурорыг дуудаж асуу. Тэгээд 49 нь үний юм уу? Дотроо тэгээд яг сэжиглэж байгаа нь хэдий. Ялагчаар татах хэдий. Тэр нөхдүүдийг өнөөдөр ядчил конопын эрхийг хязгаарлах тийм зохицуултыг хийхгүй бол ашиг сонирхлын зөрчлөөр юм гарахыг байгахгүй. Би тэн дээр их санаа зовж байгаа. Ердөө хэдхэн хоногийн өмнөд энэ Эрдэнэтийн би одоо 49% тухай асуудлууд одоо нэгэнт дотроо ингээд өөр хоорондоо яриад хилцлийн ширээний ард сууя гэдэг байдал руу ханд голцсон болохоор би тэрийг түр орхичод байна. 51% асуудлаар Стандарт банкны тэр чи гэж байгаа үлээ асуудлыг шалгах ажлын хэсэг улсын их хурлын Эрдэнэтэд очиод тодорхой хэмжээнд ажиллачаад ирсний маргааш нь засгийн газрын хэрэглэхийн эхлэхийн дарга очиод яачлаа штэ. Онцгой байдал тогтоочлоо штэ. Тий. Тэгэхээр чи энэ чинь араасаа нэг тийм довтлогсон юм болцоод байна үгүй юу? Ингэж бодоод байгаа. 49-ийг яривал 51 ярьсангүйгээл 51-ийг яривал 49 ярьсангүйгээд тэгээд сүүлийн үед чинь би аль нэгнийх нь эзэн болчих гээд байгаа учраас бас үзэгчтэй хүндэтгээд 49-тэй холбоотой нэг товчхон мэдээлэх хэрэгтэй гэж бодож байгаа. 2 сарын 4-ний өдөр улсын их хурлын 23 дугаар тогтоол гэж баталсан. Тэгээд тэрийг 49 гишүүн конопдож баталсан. Энэ 49 чих сонин тоо байдаг юм аас. Тэгээд ингээд батлахдаа хилцээр хийгсэн байхгүй. Тэгээд би бол өөрөө хуульч хүний хувьд юу гэж боддог вэ гэвэл за юуг нь хилцэх гээд байгаа. Хулгай хийсэн гээд ажлын тайлан гаргаад идэг. Одоо нямд орж морч чинь ингээл тийм байна, ийм байна. Одоо яриад байгаа бүх нөгөө юмудаа л яриад идэг шүү дээ. Тийм байхад хулгай хийсэн хүн чинь шоронд орох хэвээр. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь хууль усаар авсан болвол өмчийг хураах хэвээр. Юу хэлцэх гээд байгаа гэдэг. Тийм учраас 49 конопийнх нь 50 дахь коноп болоогүй. Дэмжээг байхгүй. Тэгсэн конопын дэмжээгүү гэдгээр манай Эрдэнэт чинь баасаа 49-ийг худалдаад авчихсан ингээл бөө шуугаан байсан. Би тэгээ тоглож байгаа байлгүй одоо би 49 авна гэж байх тэгээд суугаад байсан чинь сүүлийн үед энэ тэнэглэл нь бүр хэрэг сэтрээд ингээд яваад байгаа байхгүй. Тэгээ яагаад тийм болоо гэдэг ингээд Стандарт банкны асуудалгаа яваад ажлын хэсэгт нь санж метов дарга руу бичиг явуулаад зандан шатрал руу бас бичиг явуулаад зандан шатран дээр одоо энэ нөгөө яриад байгаа нөгөө хуулийн ажиллагаа гэдэг нөгөө эрүүг үүссэн 32-ийн 1-ийн 2-ын дагуу төрийн өндөр албан шалтны өгсөн мэдээллийн дагуу эрүүг үүссэн гэд худалдаа хөгжлийн банкн дээр хэрэг үүсийг явж шалгаж байгаа авилгалтаа тэмцэх цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтын комисс. Гэтэл энэ дээр нь Стандарт банк гэдээ орхиод байна гэхээр шалгаад үзсэн чинь анх 51 сая долларын асуудал гарч. Тэгсэн тэр нэ очиод нөгөө хуулийнхаа торгуул алдангаараа бодоод эцлэгдэх хүртэл болсон чинь дээд чадматаар явна шүү дээ. Эцлэгдээд батлахдаа 96 сая доллар болчих. Тэгээд манай хин явж очиод Эрдэнэтийн дарга Бадамсүрэн очиод уулзсан юм байна. За бид одоо хэдийг төлөх вэ гэсэн чинь өөдөөс нь 113 сая доллар гэж. Гэхдээ ингээд тэр нэг 2 сар 3 сарын дотор тэгмүүд эн чинь юу үлээгээд бичиг баримтаа үзэн шүү. Тэгсэн чинь сард 1.2 сая доллар. Тэрийг Монгол мөнгөөр буулгахад 3 орчим тэрбум төгрөг. Тэрийг 30 хоног туваахын бол 100 орчим сая төгрөг байгаа байхгүй. Ингээд маргааш болоход 100 сая, нөгөөдөр болоход 100 сая өсөд байгаа байхгүй. За тэгээд энэ нь дахиад ингээд эргээд аваад үзэхээр нэг ноцтой зүйл харагдаад байгаа юм л. Стандарт банкны 66-аас дээш хувь нь хятад зарагдсан. Тэгээ эн чинь 51% асуудал биш байхгүй. Эрдэнэт үйлдвэр
баталгаа өгсөн гэдэг чинь энэ төлөхгүй би танд үйлдвэр өгье л гэсэн бичиг шүү дээ. 100% асуудал واخгүй. Тэгэнгүүт эдгээр чи очиж хилцээр тийхээр энэ 49 нь болохоор өндөр байна, бага байна, инээ тэр гэдэг энд нь болохоор тийм ээ. Өнөө одоо юу гэдгийг их байна, бага байна гэдэг ингээд маргаад байгаа учраас яг хуу ерөнхийдөө удирдлагын нэг болголоо одоо хилцээр хий гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хилцээрд өнөөдөр яаралт орох хэвээр тоолуур зогсох хэвээр хоногийн 1.2 сая доллар юу сарын хоногийн биш юу сарын 1.2 сая доллар хоногийн 100 сая төгрөгийн торгуулийн тоолуурыг зогсох хэвээр. Тэгээ энэ асуудлыг л одоо хурдан шийдэхгүй бол Монгол улс Эрдэнэтэй 100% алдах гээд байна. Та яг наадхаа яг энэ өнгөний интонацаараа яг энэ аялгаараа ямар төрийн өндөр одоо бид нэр ажлын хэсэгт оруулахгүйсэн шүү дээ. Ажлын хэсэгт оруулахгүй байжгаад сүүлд эн чинь 49-ийн ажлын хэсэгт оруулаагүй, 51-ийн ажлын хэсэгт оруулаагүй, зоригийн эргийн ажлын хэсэгт оруулаагүй. Ингээд юу ч ажлын хэсэгт оруулдаггүй байхгүй нөхдүүд. Тэгээд ярьж байгаа дараач стандарт банкны ажлын хэсэгт Санж Метав дарга ахалж байгаа ажлын хэсэгт орох гэсэн. Ороод анхны уулзалтаа Эрдэнэтэд очиж хийсэн. Тэгээд хавцас тэрэг юмнуудыг үзээд мэдээллийг аваад нэрээ эн чинь юм байна гэд маргааш нь хэвлэн урал хийх гэсэн чинь оюун эрдэнэ төрүүлээд хийчихсэн. Тэгээд тэрний дараа нь хийсэн нэг миний мэдээлэл хүрээгүй л дээ. Хэвлийнхэнд бол нөгөө оюун эрдэнэ чи очиод тийм ээ машинаараа очиод лац мацж байгаа тэр нь маш сайн хүрсэн. Тийм л асуудал байгаа. Би зүгээр хувьдаа юу гэж боддог вэ гэвэл одоо Эрдэнэт гэдэг энэ том баялагийг цөөн гэр бүл ашиг аваад хэрэггүй. Авчирсанд нь бодоод тийм ээ одоо хуулийн дагуу авчирсан бол мөнгөний төлөөд хууль усаар авчирсан бол зохих шийтгэлийг өгөөд тэгээд өгөх мөнгө төгрөг байт юм бол бүгд ингээд хилцээрээ хийгээд явах хэвээр. Энэ бол Монголд байгаа юм ярьж бол. Цаан чин Монгол улсын стандарт одоо банкны өр гэдэг нэртэй юм чин болохоо очиад байгаа. Тэгээ би өөрөө хуульч хүний хувьд боддог байхгүй. Хилцээрд орохын тулд анхны үнийн санал гэдэг нэг юм байх хэвээр. Би одоо очиод хэлнэ штэ. За та нар 51 гэсэн байна. Би 51-ийг өгье гэж ярих уу? Эсвэл өр маань 96-гаа гарцсан байна. 96 гэж ярих уу? Эхлээд биднийг хүн хохироосны үгүй юу гэдгээ тогтоох ёстой шүү дээ. Биднийг хүн хохироодсон байвал Монгол улсыг бид нар бас хохирох юм а гэж ярих ёстой. Биднийг тэдээр хохироосон байна. Тэдээр чинь би өгмөр байна. Би дараа нь энэ хүмүүсээс авъя гэж ярьж иж энэ хүн чинь бууж тоолоор зогсох хэрэгтэй байхгүй. Энэ хилцээр хийгсэн чинь манад их зовлонтой. Би сая Сандаг сүрэн прокурорыг эргэтэн ч гэсэн би шууд хэлсэн л дээ. Хяналт тавьж байгаа прокурорыг дуудж ирээ уулзаад ажлын хэсгийн шуумаар ярьж байгаа. Эсвэл прокурордоо байдаг юм уу? Эсвэл мөрдөн байцаалтандаа байдаг юм. Шүүхээс бүх хэрэг буцдаг. Уулын байцаан шийдэх хуулиар шүүхээс хэрэгээ буцаах ёсгүй гэдэг хуультай байхгүй. Эргэлзээтэй бол цагаатах. Эргэлзээг үл шийдэх гэсэн чинь манайхан буцаагаал гэдэг. Гэхдээ одоо наа чин за тэр нэг эргэлзээтэй эргэлзээгүй хэрэг буцахгүй тухай яриа биш. Энэ улс орны эдийн засагтай холбоотой. Тийм шүү дээ. 1 сая доллар гэдэг чинь нэг цэцэрлэгээ өргөдөг шүү. Тэр тав өтөр ингээд одоо ийм сар болгонд өдөр болгон яваад байгаа мөнгөний тухай маш тайван ярьж байгаа болж таарах нэ дээ. Маш тайван л ярьж байна тий. Тэгээд би сая ажлын хэсгийнхэн маань гарч ирээд мэдээлэл энийг ярих гэхээр бас нөгөө эн чи өдөр болгоныг сони юм яваад штэ. Энэ нөгөө тий нөгөө нам байж байгаа одоо тэр баяр цогтын энэ аюур сайхны тий эдний чинь нөгөө хурдыг гүйцэхгүй гол юмаа ойлгуулахын тулд за 4 сарын 5-ны нүлээ одоо ярьчвал бас нөгөө авилгалын дарга марга инээ тэрэ гэдэг юмд нөлөөл чинь ээлж чуулганаар нь орох уу гэдэг 4 сарын 5 хүртэл одоо 30 хоног 30 гинэ одоо чи өнөөдөр хэдэн мөлөө 20 гэд 10 хоног. Тэгэхээр чинь 1 сая одоо юу гэдгийг 100 сая төгрөгийг чи 10-аар үржүүлэхээр 1 тэрбум төгрөг тийм ээ. Ойролцоогоор тийм 1 тэрбум төгрөгийн алдагдал үрхэл байгаа байхгүй. Тэгвэл эн чинь ингээд хилцээрд ороогүй шүү дээ. Тэгээд орох хүртэл ишээ хугацаа. Тэр олон улсын хуулиар ямар байдаг вэ гэх юм бол арбитрийн шүүхэ гаргангууд шүүхийн шийдвэрээ Монгол улсын шүүхэд авчирч өгдөг байхгүй. Нийт үнийн дүнгээ тэнд хэлэх ёстой. Хэлэхгүй нэ гэдэг чинь тоолуур яваад байна гэсэн үг баг. Тийм учраас бид хилцээрд орё гэдэг мэдээлэл өгчих юм бол бид тэдгээр ярмаар байна. Та мэдээлэл өгөөгүй бол мэдээлэлд хариу өгөөгүй болвол миний үнийн дүн хүлээн зөвшөөрсөн шүүгээд ядад тэр нөхцлөөс нэлээд тоолуур зогсох ёстой. Гэтэл тоолуур зогсох талаар хинч юу ч хийхгүй гадна би санаа зовоод байгаа байхгүй. Эхлээд тоолуур зогсоё. За та засгийн газар манай хүрэлс өг. Оюун эрдэнэ хоёр. Шууд утгаараа бол оюун эрдэнэ. Тэр хүн очиж
албан бичиг явуулах хэрэгтэй. Ямар бичиг явуулах хэрэгтэй вэ гэвэл одоо хэлцээр дорё. Тэдний дотор гэж. Энэ их сонь та энийг ингэж яачаа за чи бид нар ингэж ажлын хэсэг ажиллаад ирсний дараагаар ийм байдал боллоо. Уг нь ингэж байгаа юм штэ гэдгийг та аль бисаар хэлсэн үү? Уулзаж ярьсан уу? Ажлын хэсгийн замдаа үгүй энэ дарга сайдуудыг олоход хэцүү штэ. Өрөөнд нь дүүрэн очиртой тий мань мэтийн утас авахчгүй тий. Тэгээд би Санжи Метро даргад хэлсэн. Та нар аюулгүй зөвлөлийн хурал дээрээ над асуудлаа ярьсан уу? Та төлөөллөөр орсон уу? Тэр 49-ийг нийгэмжлэх 400 ордыг хураах юм ярьсан л юм шиг байна. Тэр нь зөв буруугийн тухай бид нар ярих ёстой биш ээ. Тэр аюулгүй зөвлөлийн шийдвэр бол өөр. Хамгийн гол нь ярьсан үгс би тодорхой мэдээлэл өгсөн. Гэтэ тоолуур дээр одоо хүртэл шийдвэр гарахгүй нь яагана. Ийм л яриа болоод байгаа шүү дээ. Тий. Заримдаа ингэж бодох энэ жидүү чин улсын хурлын гишүүдтэй болоод өнөөдөр энэ асуудлыг ингээд татлаас нь бид нар ярьж байгаа нь нэг талаар эн чин зол ч юм уу бид нар ямар хүмүүст төрийнхаа эрхийг бариулчаад байж гэн энэ хөшгөний цаана гэж ярих дуртай юм билээ. Хөшгөний цаана ямар асуудлууд юу болж өрнөж байгаад эцэстээ ингээд мөнгө хуваагаад авчиж байгааг харж байгаа нь нэг бодлын зол юм шиг нөгөө талын гамшиг юм шиг байна. Тэгээд ер нь бол даварсан үйлдэл нь хэрээс итрээд бид нар мэддэг болж л дээ. Хуучин энэ одоо бидний яриад байгаа 30 гэр бүлийг чинь дэндүү даварсан штэ. Дэндүү даварсан. Тэд нар юу гэвэл ногоогоо одоо хүнсний ногоогоо Солонгосоос аваад идэж чинь хоолоо Италиас аваад идэж чинь амрахтаа Сингапурд амарчин. Тэгээд найз нөхдөд танихаа болчин. Тэгээд энэ байдал нөгөө хамаг нөгөө найзуудаа үргээгээ явуулсан учраас тэд нар өнөөдөр энэ хэдийг өмөрөхгүй байгаа. За тэгээд тэр хэдэн хогчин чи одоо тийм ээ одоо ингээд 30 гэр бүл гэж нэр нь цоллогж явал хогчин гэсэн маягтаа сууж байгаа. За тэгтэл за тэр хогчин яах вэ гэж байж итэл нөгөө төрд одоо нэг арай нэг тийм даварсан биш нэг жаахан одоо ард түмний төлөөлөл инээ тэр гоё юм ярих юмыг оруулаад ард түмэн сонгосон. Тэгэнгүүт өмд гутлын хэрүүлэг бид нэр хийлээ штэ. Тэгээ өмд гутлын хэрүүлгийг л нэг яам дээр хичнээн хүнийг солив. Нэг нөгөө нэг чулуу байрнаасаа хөдлөхөөр 3 жил зовдөг гэхчээр засгийн газар огцорхоор 3 жил хөлөө олдгүй юм байна л да. Тэгэл Эрдэнэтийн засгийн газар авна гайхтаа эднэр чи хоорондоо ярьж байгаа л за яаж сонгуулийнхаа шархаа нөхөх үү? Яаж нөгөө ард түмэндээ очиод тийм ээ тойрогтой бүтээн байгуулалтыг бий хийсэн гэж одоо зарлах уу? Ийм ярианаас чинь үүдэлтэйгээр энэ зээл гараад ирсэн байхгүй. Тий. Тэгэхээр битээр одоо нэг 15 минут ярилцах боломжтой байгаа. Тэгэхээр ирээдүйн хитийн тухай нэг жоохон яриа да энэ ч одоо дандаа болсон өдөр тутмын үйл явдалд тарих толгоогоо эргүүлж энэ яасан учиртай бол гэдгийг нээж ойлгох гэж явсаар байтал. Тэгэхдээ би энд яг түрүүчийн холбоотой нэг асуудлыг асуухгүй болохгүй. Ягаад гэвэл би одоо улсын хурлын гишүүн агсан талигач зоригтой бол олон ч удаа ярилцаж ойр дотн байсан хүний хувьд сонгуульд өгөөд ирэхээр эсвэл сонгуулийн үеэр юм уу заавал энэ хүний хэрэгтэй холбоотой. Тэгээд би одоо бол нэг хэрэг шийдэгдээд ингэж байгаа ямар ч байсан эргээд хилэлцсэн ч байсан гэсэн асуудал шийдэгдэх өөр дүн гарсан байлаа гэсэн болоод өнгөрцөн болоо гэсэн чинь Бацандан гишүүний мэдээлэл гарчлаа л да. Энэ хэргийг задлнаа гэдэг юм. Задлна гэж одоо юу яриад байгаа юм бэ? Задлна гэж одоо ямар утгатай юм бэ? Тийм. Яг уу энэ хэрэгт ял эдэлж байгаа 3 хүн манай тойргийн их залуу багийн. Тийм шүү дээ Эрдэнэт. Тэр утгаараа миний хувьд бас нөгөө ээж аав нь бодсон ч тэр тийм ээ. Бас нөгөө иргэд маань бас тэнд орсон байгаа нөхцөл байдлыг бодсон ч тэр байнгын анхаарал тавьж ажиллаж байгаа. Олон улсын парламент руу сая яваад Зандан шатар сайд бас мэдээлэл хийсэн. Яг гэвэл олон улсын парламентаас бол хэргийг бас хүлээлгсэн, тулгсан бас тодорхой хэмжээний бас дарамт шахалт үзүүлсэн тийм ээ. Нэг нөгөөлөхэд бол тэр чинь хуулийн хэлгээр нь бол эрүүдэн шүүх байдлаар хэрэг хүлээлгсэн байж болзошгүй энэ асуудлыг тодруулах дээр хамтран ажиллаач гэсэн. Тэгээ Зандан шатар сайдын зүгээс бол энийг хамтран ажиллана гэдгээ мэдгдсэн. Хоёрдугаарт нь юуг мэдгдсэн бэ гэхээр нэр бүхий улсын хурлын гишүүдийн зүгээс хууль зүйн байнгын хорооны дэргэд дид хороо гэж байгуулъя. Тэгээ дид хороо нь бас энэ зоригийн гишүүний одоо сайдын амь насыг бүрлэгсэн асуудлаар бас ард түмэнд нэг мөр ойлголт өгөхөөр ажиллая гэсэн
энийг бас дэмжиж гисэн байгаа. За хэрэг задлах гэдэг ойлголт бол хуульцсан утгаараа ямар байдаг вэ гэвэл 3 шатны шүүхээр ял авсан тохиолдолд шинээр илрэх нөхцөл байдал үүслээ гэвэл прокурорд хандаад прокурор нь тухайн хэргийг шийдсэн улсын дэд шүүхэд хүсэл тавиад улсын дэд шүүх нь шийддэг. За тэгээд мэдээж яг уу энэ хэрэгээр тоодох гэсэн ч нэг зарим хүмүүс байдаг. Энэ хэргийг бас одоо юу гэдгийг үнэн зөв шийдээсэй гэж явдаг хүмүүс байдаг. Янз бүрийн тийм сонирхлоос хамаарат олон нийтийн өмнө их ил гардаг л да. Тэгээ би бол тухайн үед улсын ерөнхий прокуророос албан ёсны хариултыг авч ирсэн. За энэ хариултаар юу гэвэл улсын ерөнхий прокурорын одоо хяналтанд ор прокурор бол ажлын хэсэгт орж ажиллахгүй байгаа. Хуучин бол прокурор ажлын хэсэгт ордог байсан бол одоо прокурор зөвхөн хяналтын үүрэг гүйцэтгэж байгаа. За ингээ хяналтын үүрэг гүйцэтгэж байгаа утгаараа 3 асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн тоот өгсөн юм бэл. Нэг нь хэргийн захиалагчийг олох асуудлыг шалгах. Хоёрдугаарт нь эрүүдийн шүүх ч гэдэг юм уу энэ хэргийг одоо шалгахдаа байцаан шийдэх хуулийг ноцтойгоор зөрчсөн, зарим нотлох баримтыг хиймлэр бүрдүүлсэн байж болзошгүй гэдэг таамаг сэжигвэхийн асуудал дээр эрүүг хэрэг үүсгэсэн. Гуравдугаарт нь мөрдөн байцаалтай ажиллагааг санаатаа саад болгох гэсэн зорилгоор бас одоо худал мэдээллийг энэ мөрдөн байцаалтыг одоо нэгсэндээ шийдэж байгаа хэрэгүүдийг одоо хүчингү болгох зорилгоор бас үйл ажиллагаа явуулж болзошгүй. Энэ асуудал дээр бас эрүүг хэрэг үүсгэсэн. Тэгэхээр 3 хэрэг явж байгаа. 3 хэрэг маань өөрөө ямар шатандаа явж байгааг бол хэлж мэдэхгүй байна. Одоо аянда ерөнхий прокурорын орлогчийг томилох гээд орж ирэх бах, хин нэгэн томилогдох гээд орж ирэх бах, томилуулах гээд бас ерөнхий прокурор орж ирнэ. Орж ирэхэд бас энэ тухай ярих асууж болно л доо. Тэгэхээр энэ зэргийн мэдээлэл чинь одоо би танаас ийм тайлбар сонсоод за ямар ч үсэн ийм нэг хэрэг үүссэн байгаа юм байна. Тэр нь бол ямар ч тодорхойгүй байна. Тэгэхээр ийм мэдээллүүд ер нь ямар одоо мэдээллүүд задлан ч гэдэг юм уу те. Ингээд энэ мэдээллүүд яг юунд хэрэгтэй ямар яах гэж ингэж хийдгийг гэж та бодож байна. Одоо би бол хийж мэдэхгүй шүү дээ. Хүний өмнөөс хэлж мэдэхгүй л дахиад бусдын өмнөөс яагаад хэлж байгаа ямар зорилгоор хор уршиг л асууя л да. Хор уршиггүй ер нь бол ийм байгаа. Монгол улсын хуулиар хэрвээ хууль хүчин төгөлдөр үйлчилдэг бол хуулийн байгууллагт тодорхой хэрэг маргааны шийдвэрлэхийн тулд нөлөөлөх шууд болон шууд усаар оролцохыг бол хатуу хоригдсан. Манад өнөөдөр юу гэх юм бол улсын хурлын гишүүн нь хуулийн хэрэгжилтэнд хяналт тавина гэсэн чиг үүргээ тавиад нөгөө талаасаа бол улсын хурлын гишүүн бусдыг гүтгэд оромжлохоос босоод тохиолдолд хэлсэн үгэндээ хариуцлага өрөхгүй гэсэн энэ хоёр заалтыг үндэслээд янз бүрийн л мэдээлэл хийдэг. Жишээ дахиад нөгөө залуугийн тухай ярих гэдэг болчих чадах юм л да. Нөгөө бөөсний тухай ярил явсараа бөөс рүү очдөг гэдэг шиг нөгөө 3 машин нотлох баримтыг аваач шатаасан орон герт нь одоо чагнах аппарат байж байгаа тэрийг илрүүлсэн гэд. Энэ бол онц хүнд гэмт хэрэг байхгүй юу? Тэгээ энэ дээр хуулийн байгууллага зохих газрууд нь хариулт өгөх хэрэгтэй. Шууд энэ дээр нь хэрвээ буруу мэдээлэл өгсөн бол тэр нь их хурлын гишүүн байна уу, иргэн байна. Одоо таны түрүүний хэлээд байгаа тэр чинь юм байхгүй юу? Монгол шударга ус байна уу байхгүй юу гэж. За нэг талаас бол байгаа юм шиг. Нөгөө ядарсан хүнийг одоо сайн нэг ярьж штэ нэг мөнгө аяга авсан хүнийг 3.8 жилээр хорилоо гэж байна. За гэтэл тийм ээ эсэргээрээ өнөөдөр ямар өөр хэрэгүүдийг гэтэл хууль сонголтоо хэрэгжилж байгаа тохиолдолд шударга ёсны тухай яриад хэрэггүй. Монгол улсын үндсэлтэнд байгаа шүү дээ. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж. Тэгэхээр хүн бүр гэдэг дотроо орж яхад надад тэр тэгш байдал нь үйлчлээд одоо хуулийн заалт нь үйлчлээд тэдэнд үйлчлэхгүй байна гэвэл эн чинь шударга ус болж байна. Тэгэхээр өнөөдөр шударга ус байдал байна. Хууль сонголтоо хэрэгжилж байна. Энийг бол зогсоосон цагт өнөөдөр юу гэдгийг гэмт хэрэг бол бүрэн арилна гэж байхгүй шүү дээ. Гэмт хэргийг бүгдийг байхгүй болгоод авилгагүй улс болно энэ бол худлаа. Зүгээр хуулийг тэгш хэрэгэлдэг. Баригдсан бол баригдахгүй бол хамаалга та дураараа юмаа хий. Баригдвал яг хуулиа хатуу шийдгэн шүү. Та араа мэдж байгаа бол юмаа хий. Ийм л зарчмаар ажилдаг шүү дээ. Тэгээд учраас өнөөдөр ил тод бүр одоо энэ зүгээр би намыг муулаад ус төрж байгаа юм биш. Гэхдээ хуучин одоо миний энэ 12-оос 16 хонд ингээд хулгайч нарыг харахад төрийн хулгайч нарыг харахад
хулгайгаа ингээд нуух гал одоо энэ тэндээ балалах гал хүн амьтан ярихаар найдаг байсан бол одоо хулгайлахаараа бахархдаг болсон. Хулгай хийдгээ бүр ил тодоор ингээ харуулад тэрүүгээр сурчлагаа реклам хийгээд байгаа юм. Тэгээ би энэ авилгалтай тэмцээний даргаыг зэмлсэн. Та одоо Эрдэнтийн хүн болохоор ингээд байгаа мó хайшин. Эрдэнтийн хулгайг ерөөсөө Эрдэнтийн хулгай ч юм одоо жижиггээсээ эхлээд том руугаа ингээ хулгай нь бүр хэрэгс сэтэрлээ. Энд дээр сонгогдсон болохоор за тэр энэ гэл одоо хүн хүний талаар гомдлоо яахав гэж бодох ч гэсэн нөгөө шудраг бай гэдэг зарчмаараа хулгай хийж үнийх нь хажууд дугуй хийж болохгүй шүү дээ. За үзэл бодлын зэрэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа түр баяртай үзэгчтэй. За баярлалаа.